хамтдаа эзний үгийг харах цаг байна. Өнөөдөр бидний хувьд 3 өдрийн залбирлын маань сүүлийн өглөө байна. Тэгээ бид нар энэ 3 өдөрт ямар ч байсан бид гэр бүлийнхаа төлөө өөрийн болон ах トゥ ус за мөн тэгээд бас чуулган хэмээх сүнслэг гэр бүлийн төлөө залбирах ийм 3 өдрийг гаргасан байна. Тэгээд зарим маань тэгээд амен гэж хэлээгүй байхад л өдөөс ингээл ах эхэлж байгаа шиг байна. Зүгээр тэг баярлалаа. Тэгээд итгэлээр амар мундаг байна манайхаа. Амен гэж хэлээгүй байхад л амен гэх гээд байгаа юм. Ерөөсө 2 өдрийн туршид 3 өдрийн туршид ивэл дүүрээ авсан учраас л би ингээд ийн гэж ойлгоод байгаа шүү дээ. Амен. Тэгээд үнэхээр манай Магдалины багийнхан маань бидэнд бас бидэнтэй хамт эзний энэ баяр хөөр дотор зогсохын тулд бас бэлтгэл хийж тэгээ бас хичээл зүтгэл гаргаж тэгээ бидний зүрх сэтгэлийг ч гэсэн эзний оршихоор ойртоход бас тусалж дэмжиж ингэж байгаад бас эзэнд талархаж байна. Тэг үнэхээр магтаж байхад би л өнгөрсөн өдрүүдэд магтаж байхад өөрөө ирэхгүй зүрх сэтгэл бурхны юм бууж өгөхөөсөр аргагүй болж тэгээд цаашид юу болох вэ гэж бодохоор бидний амьдрал үргэлж эзнийг магтсан яг ийм л амьдрал байх болов уу гэдэг тэр найдвар, тийм найдлага, тийм баяр хөөр миний дотор л дүүрэн байлаа. Тэг үнэхээр бид нар саяны хамгийн сүүлийн магтаалдаа гардагчлан итгэлээ улам бүр бэхжүүлэх ёстой. Тэгээд адгийн муу сүнс бидний итгэлийг улам бүр муутгахыг оролдох болно. Итгэлийг маань улам илүү бохирдуулж, самууруулж, бүр солиоруулж тэгээ биднийг бүр итгэлийн биш юм шиг тийм нөхцлөөр аваачих гэж оролдох болно. Тэр нэх агуу амар зүйлүүд байхгүй. Өчүүхэн жижигхэн зүйлүүдээр бидний итгэлийг булааж, магадгүй худалдаж авах гэж, эсвэл солих гэж, барьцаалах гэж оролдож болох юм. Харин бид улам илүү итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй юм. Тэгээ бидний итгэл цаашдаа биднийг юунд хүргэх юм бэ? Гайхамшигтай эзний оршихуй дотор мөнхөд зогсох тийм баяр хөөр дотор биднийг аваачих болно гэж итгэж байна. Өнөөдрийн бидэнд тунхаглагдах Библийн үг нь Еврей ном 11-р бүлэг 6-аас 7-р ишлэл байна. Еврей 11-р бүлэг 6-аас 7-р ишлэл, 2 ишлэл байна. Тэгээд хамтдаа уншъя. Еврей номын 11-р бүлгийн 6-7-р ишлэл гэсэн. За манайхан бараг 6-р ишлэлийг нь бол маш сайн мэдэх байх. Бараг цээжилж ясан ишлэл байна. Харин 6-7-г ямар ч хэлсэн хамтдаа уншицгаая. За Библиэтэй хүмүүс нь Библигүй хүмүүстэй ивэлийг хуваалцаад тэгээ Библийг хажуу тийшээ болгоод өгвөл маш том ивэл болно. Тэгээ Библигүй хүмүүс нь Библиэтэй болохын тулд бас хичээн зүтгэх хэрэгтэй. Амен. За эзний үгийг эндээс дуудаж өгье. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь бурханд ойртон буй нь тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчтай тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсгэлэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж итгэлийн дагуу зөвхт байдлыг өвлөгч болжээ. Амен. Библиэлд маш олон гэр бүлүүдийн тухай өгүүлдэг. Тэгээд Бурхан өөрийнхөө авралын ажлуудыг дандаа гэр бүлээр дамжуулан хийж байгааг бид нар харж болно. Ямар нэгэн ганц бие хүнээр биш. Ямар нэгэн одоо юу гэдгийг ганцаарчсан хүнээр биш. Бурхан үргэлж өөрийнхөө гэр бүлийн хүмүүсээр авралын ажлуудыг гүйцэлдүүлж байсныг бид нар харах боломжтой. Тэгээ түүний нэг бол Ноа байна. Тэгээ Ноагийн талаар бид нар мэднэ. Тэгээ Ноагийн тухай янз бүрийн кино гарсан. Та нар Ноа гэж хэлэхээр битгий цагаан утас өмсөн, таяг барьсан, сахалтай хөгшин битгий бодоорой. 500 настай байсан ч гэсэн арай тийм байгаагүй юм шиг байна. Цаадах чинь бүр 800-д баг насалсан шүү дээ. Тэгэхээр арай тийм болоог байгаа. Тийм болохоор Ноа гэж бодонгол кино битгий бодоод байгаарэ. Тэгээ би анх Христ чуулганд Христ итгэсний дараа Есүс киноны Есүс санаанд ороод ирсэн. Болж өгдөггүй байсан. Тэгээ Библи уншиж энэ нэг сонио ойлголт байхгүй болсон. Тэгэхээр Ноагийн талаар өнөөдөр бид нар харах болно. Ноа болон бус итгэлийн нэлээд хэд хэдэн гэр бүлүүдийн талаар бид нар өнөөдөр хамтдаа харах болно. Ноагийн гэр бүл.
Нова ямар хүн байсан гэхээр итгэлийн хүн байсан. Гэхдээ зөвхөн өөрөө ганцаараа итгэдэг хүн байгаагүй, гэр бүлээрээ итгэлийн хүн байсан ба. Нова гэр бүлтэй болохын тулд 500 жил шахуу ганцаараа амьдрсан гэж байдаг. Тэр гэр бүлтэй болохын тулд эхлээд итгэлийг бий болгон хүлээн авч. Тэгээ гэр бүлийг бий болгохдоо 500 настай байсан. Тэгээ 600 настай 100 жил гэр бүлтэйгээ хамт амьдрсны дараагаар бурхан түүнд үг тушаалыг түүнд өгдөг ба. Тэгээ Новагийн итгэл нь зөвхөн өөрийн ганц хүний итгэл байсангүй. Гэхдээ түүний итгэл маш суйртай итгэл байсан гэдгийг бид нар харж болно. 500 жилийн туршид гэр бүлтэй болохын тулд бэлтгэгдсэн ийм хүн байсан. Өнөөдөр бидний дунд ч гэсэн залуучууд сууж байгаа. Тэгэхээр олон залуучууд маань гэр бүлтэй болохын тулд хэрхэн бэлтгэгддэг вэ? Хэдэн жил бэлтгэгддэг вэ? За ихэнх тохиолдолд ер нь нийгэм бид нар яаж гэр бүл болдгоо гэхээр юугаа мдээгүй байжгаад амьдралын хаалга, гэр бүл гэдэг хаалгыг татаад яваад орчдөг. Үр хүүхэд гэдэг хаалгыг татаад яваад орчдөг. Тэгэд өөрийн хүссэн зүйлээр биш. Зүгээр л хүсээгүй тэр зүйлийнхаа хаалгуудыг хүчээр татан онгоож, яалчгүй урд нь онгоосон хаалга байгаа учраас орхоос өөр аргагүй болон тэгээд амьдрал гэдэг зүйл дунд ордог. Тэгээ гэр бүлийг хэрхэн байгуулахыг мэддэггүй. Гэр бүлтэй хэрхэн харилцах гэдгийг мэддэггүй. Тэгээ амьдрал асуудал тэр чигээрээ амьдралынх нь гол зүйл болон хувирдаг. Тэгэхээр Новагийн хувьд 500 жил бэлтгэгдэж байж гэр бүлтэй болсон гэдгийг бид нар өнөөдөр эндээс харж байгаа. Итгэлийн амьдрал хүмүүсийг бэлдэж өгдөг гэдгийг дахин хэлж байна. Бид бэлтгэгдэж байж итгэлээр алхах ёстой бөгөөд бэлтгэгдэж байж бид нар гэр бүл болох ёстой байна. Өнөөдрийн нийгмийн судалгаа гэдэг юм уу, мэдээллүүдийг харах юм бол өнөөдөр яагаачгүй 15, 16 настай гэр бүлтэй болох, 17, 18 настай гэр бүлтэй болох ийм зүйлүүд элбэг болж эхэлж байна. 21, 22-той гэр бүл болох. Ингийн уг нь бол ядаж энэ хэмжээнд очих хэвээр Монголын хувьд. Гэтэл энэ хэмжээндээ ч очиж чаддгүйгээр дөнгөж 15, 16, 17 настай гэр бүлтэй болно гэдэг. Энэ нь цаашдын амьдрал нь юу болох гэдэг нь нэлээд бүрхэг. Юугаар энэ бол тэр чигээр асуудал бэрхшээлийн гэр бүлүүд бий болох бол. Харин Библи бидэнд үргэлж бэлтгэгдэж байж, бэлэн болж байж, алив зүйлийг хүлээж авдаг гэдгийг хэлж байна. Нова өөрийн гэр бүлийг хүлээн авахаас өмнө 500 жил өмнө бэлтгэгдэж, итгэлээр бэлтгэгдсэн баг. Итгэлээр бэлтгэгдсэн учраас тэрээр итгэлийн гэр бүлийг үргэлжлүүлэн авч явж чадсан. Тэгээ 100 жилийн дараа буюу 600 настай байхад нь бурхан түүнд тэр болон түүний гэр бүлд үүрэг хариуцлага, тэдний гэр бүл дуудлага өгсөн баг. Өнөөдрийн Библийг харах юм бол Нова итгэлийн хүн. Тийм учраас 6 дугаар ишлэл дээр юу гэж хэлсэнгээр итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй. Учир нь бурханд ойртон буйн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгч тэр шагнагч нь болно гэдэгт итгэх ёстой гэж хэлсэн. Нова итгэлийн хүн байсан. Бурханд ойртон очино гэдэг итгэлийн энэ ханга үндсэн суур ойлголт заавал байх ёстой гэдгийг, итгэлгүйгээр бурханд хязгаарч таалагдахгүй гэдгийг мэдэж байсан. Итгэлгүйгээр алив зүйл хийх нь боломжгүй гэдгийг Нова мэдэж байсан. Тийм учраас өнөөдөр байгаа энэ залуучуудын хувьд ч гэсэн итгэлгүйгээр хязгаарч гэр бүлийг байгуулах боломжгүй. Итгэлийн хүн байгаа бол заавал гэр бүлийг байгуулахын тулд өмнө нь итгэлээр өөрөө бурхны өмнө очих хэрэгтэй. Тэгээ бэлтгэгдэх ёстой. Тэгжээж гэр бүлийг эхлүүлэх ёстой. Итгэлгүйгээр өөрийн хөрөнгөөр, мөнгөөр, боловсрлоор олон залуучууд өнөөдөр юу гэж боддог вөхөр дээд сургууль төгсөөд эсвэл байртай болоод эсвэл мөнгөтэй болоод гэр бүлтэй болно гэдэг. Харин нэг зүйлийг үндсэн зүйлээр орхидог. Би итгэлээр бэлтгэгдэх ёстой гэдэг зүйлийг мартдаг. Хичнээн гой байшинд орсон ч итгэл байхгүй учраас гэр бүл асуудал үүсэх бол. Хэрүүл тэмцэл болох бол. Харин итгэлээр бэлтгэгдсэний дараагаар гэр бүл болох үед бурхны хэм хэмжээ зарчмуудыг мэдэж байгаа учраас энэ гэр бүл ямар гэр бүл болох нь ойлгомжтой боломжтой. Ийм учраас Нова 500 жил итгэлээр амьдэрсэн, бэлтгэгдсэн байт, бэлэн болсон. Тэгээ гэр бүлтэй болсон. Тэр 3 хүүтэй болсон. Тэгээ бэрүүттэй болсон. Түүний гэр бүл зохистой гэр бүл болсон. Тийм учраас бурхан зөвхөн Новаг биш түүний гэр бүлийг хамтд нь дуудсан байна. Бэлэн болсон гэр бүл учраас. Түүний ажил таарах тохиромжтой.
Түүний дуудлагыг хүлээж авах зохистой гэр бүл болсон учраас Бурхан Новаг дуудсан. Ганцхан Новаа ганцаараа итгэлтэй байсанд нь биш. Харин гэр бүл нь хамт итгэлийн алхам амьдралыг хийж байсан учраас Бурхан түүний гэр бүлийг дуудсан байна. Ийм учраас итгэлээр Новаа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл авсан байна. Бурхан Новаад сэрэмжлүүлэл өгсөн. Итгэлээр алхна гэдэг Бурханаас ирэх ёстой нэг зүйлийг хүлээж авдаг. Энэ нь сэрэмжлүүлэл байна. Сануулга байна. Өөрөөр хэлбэл Бурхан өөрийнхөө хүслийг мэдүүлэх явдал байна. Өнөөдөр бидний дунд, манай гэр бүлүүдийн дунд, манай чуулганы дунд хэдэн гэр бүл нь өнөөдөр Бурханы хүсэл юу болохыг мэдэн тэр гэр бүлийг Бурханы хүсэл таалал, Бурханы үгийн дагуу хэм хэмжээнд дотор барьж байгуулан алхаж байгаа бай. Итгэл гэдэг нь зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэх биш. Амьдрал сайжирна гэдэгт итгэх итгэл биш. Эс бөгөөс эрүүл мэнд, эдгэрэл бий болно гэдэг итгэл биш. Харин итгэл гэдэг бол эзний үгэнд итгэх итгэл бөгөөд тэр үгээр гэр бүлийг, өөрийн амьдралыг байгуулахыг итгэл гэж хэлдэг. Итгэлээр Новаа гэр бүлээ удирдахдаа Бурханы хүсэл, Бурханы зорилго, Бурханы үгийг хүлээж авсан байна. Энэ үгэн дотор чухал нэг зүйл байсан нь түүний гэр бүл ямар гэр бүл болох вэ? Ямар хим хэмжээтэй, ямар хим маягтай, ямар өнгө үзэмжтэй, ямар хараа зоригтой гэр бүл болох вэ гэдэг ийм харааг, ийм зүйлийг Бурхан Новагийн гэр бүлд өгсөн. Новаа зүгээр л ажил хийгээл, тэгэл байртай болоод, машинтай болоод, тэгэл хүнээс дутахгүй тий. Тэгэл хүүхдүүдээ гоё дээд сургуульд оруулаад ингээл нэх гоё тий насныхаа эцэст коллеж игээл ийм сайхан амьдралыг бодож байсан биш. Хүмүүсийн хамгийн дэд хүслийг иймэрхүү юм байна. Харин Новагийн харж байсан зүйл нь Новаа энэ гэр бүл ямар гэр бүл болох вэ? Бурхан энэ гэр бүл дээр ямар зүг чиг, ямар зориг, ямар хараа, ямар байх ёстой зүйлийг өгж байгаа юм бол гэдэг энэ зүйл дээр анхаарал тавьж байсан. Тийм учраас Бурхан түүнд өөрийнхөө үгийг айлтсан байна. Тэгээд Новагийн гэр бүл юу хийх ёстойг зааж өгсөн. Энэ нь та нар нийгэмдээ гэрчлэл бол, анхааруулга бол, сануулга бол, би удахгүй ирэх болно. Ирэхдээ би шийтгэх болно. Итгэлгүйгээр хинч таалагдахгүй. Харин итгэлээр надад таалагдах учраас миний сануулгыг чи хэл. Яг эзэн Есүс Христ та нар дэлхийн гэрэл газрын давс гэж хэлсэнчлэн чи амьдарч байгаа нийгэмдээ намайг гэрчилж өг. Оршин байгаа гэдэг. Бурхан намайг байгаа гэдгийг мэдүүлж өг. Би дахин ирэх болно гэдгийг хэл. Ийм гэр бүл бол хэмээн Новаад хэлсэн. Өнөөгийн Есүс Христ итгэж бидэн ч гэсэн яг адилхан юм. Бурханы үг, Бурханы хүсэл, Бурханы оршин байгааг бид гэрчлэхийн тулд түүнээс итгэлийг хүлээж авсан. Түүнээс гэр бүлийг хүлээж авсан. Бидний гэр бүлийн үүрэг хариуцлага бол зөвхөн ив нэгдэлтэй, хайр, халуун дулаан байхаас гадна бид нэр Бурханаас авсан үүрэг хариуцлага байгаа. Энэ нь манай гэр бүл эзнийг гэрчлэх гэдэг ийм үүрэг хариуцлагыг хүлээж авсан байна. Өнгөрсөн 7 хоногуд би Солонгост очиход манай чуулганы 2 залууд гэр бүл байгаа. Тэр хоёртой уулзахад би өнөхөр урам аваад ирсэн. Яг тэгэхээр тэр хоёр залуу маань тэнд ажиллаж сурж байх үед байхдаа тэнд байгаа залуучуудад сайн мэдээд хараагаад гэр бүлийн 2 хүн адилхан тэнд байгаа хүмүүс шиг завгүй, нойр хоолгүй ажиллаж сурж байгаа. Тэгсэн мөртлөө залуучуудад сайн мэдээд хараагаад тэгээ хоёул хагасаа бүтэнсэнд уулздаг. 5 өдөр хол байдаг мөртлөө хагасаа бүтэнсэнд уулзахдаа тэр өдрүүдэд сайн мэдээд хараасан хүүхдүүдтэйгээ уулзаад тэдэнд сайн мэдээгээ яриа. Тэгээ хамт Библийг уншаад чимээгүй цаг зааж өгөөд тэгээ эзнийг гэрчлээд итгэлийн гэр бүл ийм байдаг гэдгийг харуулад. Үнэхээр тэнд гэрчлэл болон зогсож байгаа. Адилхан хичээл зүтгэлтэй ажил, адилхан завгүй ажил, адилхан нойр хоолгүй, адилхан 12 цаг ажилдаг ийм ажил дунд зогсож байгаа мөртлөөрөө адилхан завгүй ажиллаж сурж байгаа мөртлөөрөө тэнд итгэлийн гэр бүлийн тэр үнэрийг харуулж, хараа зорилгыг харуулж залуучуудад эзний үнэн үгийг сайн мэдээг дамжуулан зогсож байгааг харахтаа миний хувьд баяртай, урам зоригтой болоод ирсэн. Ийм байх юм бол чуулганыхаа бүх залуу гэр бүлүүдийг бүгдийг нь явуулчмаар байгаа байхгүй. Америк руу чамаахгүй, Солонгос руу чамаахгүй, Япон чамаахгүй, хаана байдгийг бүгдэн рүү явуулчмаар. Ийм гэр бүл бол бүгдийг нь явуулмаар. Болдог бол чуулганаас зардлын даагаас болтугай. Гэхдээ даана гэж хэлээгүй шүү би тэгээ ойлгоо. Болдог бол. Харин
тэнд дахиад олон гэр бүл байгаа. Би олонхтой уулзаж чадаагүй л дээ. Гэхдээ би тэр хоёр залууг хараад надад л баяр төрс. Би тэгээд гэрийнх нь удирдагчд нь үнэхээр талархаж баярлснаа хэлсэн. Үнэхээр сайн байна. Ийм л зүйл хийж ийм л учраас энэ зогсож байгаа байхгүй. Тэгээд баярлалаа хамт залбираа тэгээд ерөөжгөө тэгээ буцаад ирсэн. Ах トゥ ус Новагийн гэр бүл үүний төлөө дуудагдсан. Бид нар ч гэсэн бидний өнөөдөр гэр бүл оршин байгаа нь энэ харанхуй, энэ бохир, энэ их завгүй худлаа, нэг л их ажилтай гим нүгэл хийхэд бэлэн болчихсон. Нэг л их хичээл зүтгэл буян ярьдаг ийм нөхцөлд бидний гэр бүл ямар болох ёстой юм бэ? Бурхан Новагийн гэр бүл дээр дуудлага өгсөн. Ямар болох ёстой вэ? Миний үгийг сэрэмжлүүл. Дахин ирэх болно. Би шийтгэх болно. Бүх дэлхий завхарсан бай. Харин чи итгэлээр амьдрах үед хүмүүс чамайг хараад итгэлээр над руу эргэх болно. Чи үнийг хичээнгүй хийх ёстой. Тэгээ үүнд бүхээх буюу хөвгч авдар буюу өнөөгийнхөр одоо шумбагч усаа онгосч юм хийсэн. Том хөвгч авдар гэж бид нар Новагийн хөвгч авдар. Новаа тэр үеийнхээ дунд хүмүүс боломжгүй зүйлийг хийж гэлсэн. Бороо ордгүй, үер болдгүй ийм нөхцөл цаг агаар нь тийм байсан. Тэр үед уулан дээр, уулын орой дээр нэг том хөвгч авдар хийгээл байсан мотор. Хүмүүс хараад түүнийг шоолж исэн болохоос хинэн ч энэ талаар асууж Бурханаас эмээх зүрх сэтгэл нэгэн ч аваагүй. Новаа ярьж байсан ч олон гэр бүлүүд тэр үед адилхан гэр бүл болж найрлаж, сэнгэлж, ажиллаж, амжилтанд хүрж, нэгэндээ шагнал өгж, баяр хөөр, урам зориг ийм зүйл хийж байсан. Гэвч нэгэн ч Новагийн сэрэмжлүүлгийг хүлээж аваагүй. Өнөөдөр эзэн Есүс Христ ч гэсэн бидэнд хэлсэн. Яв дагалдагчдыг бэлтэг. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж, миний та нарт заасан булганыг тэдэнд сургаж, тэднийг миний эзний сайн мэдээний дагалдагч болгох хэмээн бидэнд энэ үүрэг тушаалыг чуулган гэдэг итгэлийн гэр бүл төдийгүй бидний махан биеийн гэр бүлд бас өгсөн байна. Ах トゥ ус нэгдүгээр чуулганых нь таны гэр бүлд өгсөн Бурханы дуудлага бол Бурханы зорилго бол та өөрийнхөө гэр бүлээр дамжуулан дагалдагчдыг бэлтгэх явдал юм. Таны амьдралаар дамжуулан хүмүүс Бурханыг олж хараад тэгээд яагаад Бурханд итгэж байгаа юм бэ гэдгийг асуух үед та тэднийг итгэлийн дагалдагч болгох ёстой юм. Дараагийн өөр гэр бүлийг дагалдагч болгох ёстой. Архитаж, найрлаж, сэнгэдэг ах トゥ усуд биш. Ууж идэх болохоор нэг дуртай богинороо суучдаг. Үнний тухай ярихаараа хэрэлдэж уралдаад асуудал шийдэх болохоор талцаж хуваалцдаг ийм хамаатан садан найз нөхдийн гэр бүлүүд биш. Харин эзний үгэн дотор бусгагдсан байгуулагдаж эзний сэрэмжлүүлгийг хамтдаа хүлээж аваад гэр бүлийн итгэлийн гэр бүл болгох ийм дуудлагыг бид нэр хүлээж авсан билээ. Манай гэр бүл ямар бэ? Гэвч Бурхан ийм дуудлагыг олон гэр бүлүүдэд өгсөн. Хэрэв бид нар санаж байгаа Лотын гэр бүл байсан. Лот ч гэсэн Бурханы дуудлагыг Авраам гэдэг ахаасаа хүлээж авсан. Тэгээд ахыгаа дагаж явж байхдаа тэр итгэлийн гэр бүлийг хажууд нэгэн гэр бүлтэй болсон. Уг нь бол ахыгаа дагаад нутгаасаа гарахдаа ганц бие залуу байсан, өнчин залуу байсан. Ахыгаа дагаж явж байхдаа эзний ивэлийг хамт хүртээд эзэн Бурханд итгээд тэгээ гэр бүлтэй болсон. Хоёр охинтой болсон. Гэвч түүний гэр бүл итгэлийн гэр бүл болж чадаагүй. Хичнээн өөрөө дотор нь итгэл байсан ч гэсэн за яг ажиллаа дуусаад, за яг одоо энийг дуусаад, за яг одоо л энийг хийчихэл, за яг тэгж жагаад гэж байтал октод нь өссөн. Октод нь тэр газар нутгийн Содом Гомора гэдэг ижил хүйстэн ёс суртахууны завхралд орчихсон хичнээн эдийн засаг сайтай, хөгжихөд боломжтой, байр савнд орох 8% зээл авах боломжтой тийм хот байсан ч гэсэн хоёр охин нь одоо за маргааш гисээр байтал хоёр охин нь том болсон. Тэгээ нэг залуу гэртээ давуулаад хүрээд ирсэн. Явж ч очиагүй, давуулаад хүрээд ирсэн. Тэгээ Бурхан Авраамаас болоо Лотын гэр бүл дээр сэрэмжлүүлэг өгдөг. Одоо энэ хотыг Бурхан шийдэх болно.
гэр бүлээ аваад эндээс холдог. Бурхан сануулга өгдөг. Тэгээ Лот гүгэд итгэлийн хүн л дээ хөрх юм. Тэгээ гүгэд очиод гэрийнхэндээ хэлдэг. Тэгээ хөргчүүлт болж байгаа залуучуудтай хэлдэг. Нөгөө хэд нь доогдоод инээгээд тэнийг мөрөд үлгэрээ энийг хөгшин. Тэгээ нөгөө Есүс яриад эхэллээ. Тэгээ арай хийж нөгөө өөрийнх нь гэр бүл болохоор эхнэрээ бариад, хоёр охиноо бариад явахсан ч нөгөөд нь явжгүй Тэнгэр элч тэднийг барьж аваад хүчээр Тэнгэр элч тэднийг чирээд явдаг. Харин итгэлгүй эхнэр нь эргэж хараад давсан баг нь болдог. Бидний гэр бүлүүд аль нь вэ? Бид сэрэмжлүүлгийг хэр зэрэг гэр бүлдээ үнэхээр тавьж чадсан бэ? Ноо шиг гэр бүлд нөгсөн сэрэмжлүүлгийг гэртээ байлгаад гэр бүлийнхаа бүх хүмүүсийн дуудлага хараа зориг болгоод адилхан энэ зүйлийн төлөө хичээн зүтгэсэн үү? Эсвэл Лотын гэр шиг хичнээн итгэлтэй ч гэсэн одоо нэг ажиллаа дуусгаад одоо нэг бизнес дуусгаад за яг тэтгэвртэй гаргаадах юм. За яг энэ хүүхдийг нэг сургуульд оруулах юм. Одоо нэг хүүхдийг гараас гаргаадах юм. Гисээр байна. Бид ямар зүйл дээр зогсож байгаа юм бэ? Ногийн гэр бүл итгэлийн энэ хөгж автрыг хийж дууссан, амжилттай хийсэн. Хүмүүс итгээгүй ч тэд өөрсдөө хийж дууссан. Үер болсон тэд хөгж авдар дотор байсан. Тэдний бүтээсэн ертөнц байсан. Итгэлийн гайхамшигтай ертөнц. Тэр дотор бүх амьтад байсан. Бүх ургамал байсан. Бурхны үгийн дагуу явсан чинь гадаа үхэл байж хахад тэдний итгэлийн барьсан итгэлийнх нь ажил дотор нь баяр хөөр байсан. Тэгээд тэд нар хичнээн 40 өдөр 40 шин хөвг завдар дотор байхдаа ан амьтад бүх зүйлийг олж баярлаж цингэж баясаж болохоор тийм нөхцөл дотор амьд байсан. Харин гадаа нь үхэл байсан. Бүгд усан живж үхэж байсан. Хөгшин залууг бүгд үхэж байсан. Харин тэдний хийсэн сануулга сэрэмжлүүлгийн зүйл нь тэдэнд баяр хөөргөж байсан. Магадгүй би зүгээр төсөөлж байна. Тэд нар гэр бүлээр хөгж завдар дотор юу хийж байсан бол. Гэтэ ямар ч бас нэг айлууд нэг тог тасрахаар ингээл лаага тойрд суугаал тэгээ хизээ тог ирэх болоо гэд ингэж суугаагүй баг. Харин тэд нар баяртай сууж ирсэн баг. Тэ. За удахгүй эзэн шин дэлхий өгнө. Ямар дэлхий байх бол тэг бид өөр хүн байхгүй, ямар сонирн байх бол тэг гим нүгэл байхгүй, ямар гоё зүйл байх бол бид нар яаж энийг хийх бол магадгүй хүүгүүд нь ааваасаа асууж хүүгүүд нь эхнэрүүдтэйгээ ярилцаж нөө эхнэртэйгээ ярилцаж шин бүтээх, бий болгох, тэднээс дамжин бий болгох шин удам судар, шин ертөнцийн тухай тэд нар гайхамшигтай итгэл найдвар ирээдүйн тухай ярьж байсан. Харин Лотын юу болж ирсэн бэ? Лотын эхнэр давсан баг нь болоод хоёр охинтойгоо агуйд очиж суугаад ууланд гараад хоёлаа гурвуулхна. Хоёр охин нөхөр байхгүй, өөрөө эхнэр байхгүй. Зовлон гониг эхнэрээ сангалцсан. Өнгөрсөн амьдралдаа тэхгүй яв. Тэр үед нь л эзний үгийг хэлж байхгүй. Ядаж эхнэрээ дагуулад дөглөөний залбиралд ирж идэг байж. Ядаж гэртээ Библи уншаад байж идэг байж. Нэг пастор нэг чимээгүй цаг хийгээд ийсэн. Ядаж гэрийнхэндээ хүчээр чуулгахыг чимээгүй цаг хийж идэг байж. Нөгөө хоёр охин ямар ч итгэл байхгүй. Осолтгүй хоол игээд цай хийн. Тэгээ бас арх хийж чадна. Арх хийж чаддаг хоёр охин, арх нэрдэг хоёр охин. Хаанаас сурсан юм мэдэхгүй. Өдөө яваа сурсан юм уу? Арх нэрдэг хоёр охинтой. 90-ад онд нэг шагналдаг байсан. Жогоо холхоо шагналдаг л байсан баг. За худлаа яриад яах вэ? Тэгээд хоёр охин архиа нэрсэн. Тэгээд эцгийг согтоосон. Тэгээд хүүхэдтэй болсон. Нөгөө босч ирээд Лот босч ирээд ийм амьдралыг үүсгэх гэж ямар найдвар байна. Би бурханд уг нь итгэсэн шүү дээ. Итгэсэн үнэ. Та итгэж байгаа чинь үнэ. Гэхдээ үйлс байгаагүй. Үйлсийг хаана хийдгийг мэдгүй. Олон хүмүүс итгэлийн үйлс гэхээр годомжинд гараад хүмүүст юм өгөхийг, мянган хүүхдэд хувцс өгөхийг, тэ эсвэл юу гэдгийг чуулганд амар их мөнгө төгрөг хандуулахыг үүнийг үйлс гэж яриад. Наа чи үйлс биш. Танаас илүү нэг лам хүүхдийн асрамжийн газар сая доллар ч өгч чадна. Таны мянган төгрөгөөс илүү. Хүмүүс зургатаар харуул хэнийг нь илүү үздэг. Тэр өөр илүү мөнгө өгсөн хүнийг нь энэ жинхэнэ үйлстэй хүн гэж харна. Харин үйлс гэж юу юм бэ? Итгэлийн үйлс. Итгэлийн үйлс гэдэг бол
эзний дагалдагчдыг бэлтгэх явдал юм. Энэ жинхэнэ итгэлийн үйлс байхгүй. Бурхан ийм үйлсийг харна. Тэрнээс биш энгийн хүмүүсийг хийх ёстой, нэгэндээ туслах, ачаанаас нь үүрлцэх зүйл бол бидний хийх ёстой энгийн зүйл. Итгэлийн үйлс биш байхгүй юу? Итгэлийн үйлс гэдэг чинь дагалдагчдыг бэлтгэх ёстой. Танаа итгэлийн гэр бүл өөр нэг итгэлийн гэр бүлийг итгэлийн гэр бүл болгох ёстой. Дагуулах ёстой. Лотын гэр бүл ийм зүйл хийгээгүй. Ийм зүйлч хийхийг ч хүсэв. Лот дэндүү завгүй байсан. Нэг бизнес хийсэн хүн, Авраамт эд хөрөнгөөр өрсөлдсөн хүн. Тэгээд дууссан. Адаг сүлд нь эд хөрөнгөч байхгүй. Бүгд Содом Гоморог Бурхны шийтгэл бүх зүйл нь шатаад дууссан. Нэг л өдөр 103 дахиж ирэл, биш 103, 101 илүү 102 илүү галт төмөрөгч. Дахиж ирэл бүгдийг усаар шүрсэн эд хөрөнгө нь үнс болоод дууссан. Ах дүүс минь, бидний гэр бүл ямар гэр бүл бэ? Эзэн бидэнд сэрэмжлүүлэг үүрэг өгсөн. Ямар үүрэг вүлээ? Эзний дагалдагчдыг бэлтгэе гэдэг үүрэг өгсөн. Эзэн удахгүй ирэх болно. Есүс удахгүй ирэх болно. Ноогийнхан хөвгч авдар дотроо ямар баяртай суусан бол түүнийг төсөөлөхөө аргагүй байхгүй. Харин Лот хоёр охинтойгоо ууланд ямар гуниг зовлонтой суусан бол. Лодия хэмээх нэгэн ганц бие бэлэвсэн хэдэн хүүхдүүдээ өсгөд нэгэн 8-аачин эмэгтэй байсан. Айл гэрийг ганцаар авч явж ирсэн эмэгтэй байсан. Эзэн Есүсийн сайн мэдээ сонсоод түүнийг баяртайгаар хүлээж аваад эзний дагалдагч нарыг гэртээ урьж оруулаад хооллож ундлаад тэгээ бүх гэрийнхнийгээ цуглуулж аваад манай гэрийнхэнд баптизм хүртээж өг. Манай гэрийнхэнд баптизм хүртээж өг. Нэгэн шоронгийн харгалзагч хэдийгээр эзний хүмүүсийг сахиж байсан ч гэсэн эзэнд итгэл найдвараа тавьсан. Тэгээ одоо би юу хийх вэ гэсэн. Эзэн Есүсийг хүлээж авах тун. Тэгвэл чи болон чиний гэрийнхэн аврагдах болно. Үйлс 16-гийн 31 дээр энэ зүйлийг хэлдэг. Өнөөдөр гисэн эзэн хэлж байна. Үйлс 16-гийн 31 дээр ингэж хэлсэн. Эзэн Есүс Христэд итгэх тун. Тэгвэл чи болон чиний гэр бүлийнхэн аврагдах болно. Бид өөрсдийн гэр бүлд сайн мэдээд харах хэрэгтэй. Өөрсдийн гэр бүлийг итгэлийн гэр бүл болгох хэрэгтэй. Итгэлийн гэр бүл болно гэдэг бол эзний сэрэмжлүүлэг, эзний дуудлага, эзний дагалдагч болгох хэрэгтэй. Энэ зүйлийг гэр бүлдээ бий болгох, гэр бүлдээ хүлээн зөвшөөрч, тэгээд өөрсдөө дагалдагч болоод дараагийн гэр бүлийг, дараагийн хүмүүсийг дагалдагч болгохын төлөө өөрсдийн гэр бүлийг зориулахыг итгэлийн амьдрал, итгэлээр амьдрах гэж хэлдэг юм. Бид 3 өдрийн туршид эзний үгийг хүлээж авлаа. Бид 3 өдрийн туршид гэр бүлийнхаа төлөө залбирсан. Бид 3 өдрийн туршид гэр бүл дэх итгэлийн амьдрал гэж юу юм бэ гэдэг тухай бид эзний үгнээс хуваалцлаа. Ах дүүс минь, бидний өнөөдрийн сүүлийн залбирлын өдөр байна. Дахин би таныг залбирал өрч байна. Өөрийнхөө гэр бүлийг итгэлийн гэр бүл болгооч. Та итгэдэг байж болно. Гэвч таны гэр бүл итгэлийн болох ёстой. Амен. Таны хүүгүүд Лотын 3 хүү түүний бэрүүд итгэлийн хүн болж тэднээс дараагийн шин дэлхий, шин удам судар үүссэнчлэн таны гэр бүлээс ямар удам судар үүсэх вэ? Ямар хойч үе үүсэх вэ? Эзний гэрэл давс болох тийм хүмүүс үүсэн гарах уу? Тийм гэр бүлүүд гарах уу? Эс бүгээс Лотих шиг харамсал дүүрэн, ичхүүр дүүрэн тийм үйл явдлаас дараагийн үе чинь, дараагийн удам судар чинь тодорхойлогддог. Хоёр охиных нь удам судар Моб, Аммон хэмээх хоёр үндэстэн гарч ирсэн. Үргэлж эзний гэр бүлийн эсрэг тэрсэлдэг хоёр удам гарч ирсэн. Үргэлж эзний хүмүүсийг бүдрэлд оруулдаг ийм хүмүүс гарч ирсэн ба. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үргэлж эзний эсрэг тэрсэлдэг хүмүүс гарч ирсэн гэсэн. Эзэн бидэнд дахин сануулж байна. Матай ном 28 дугаар бүлэг 18-аас 20 дугаар ишлэлдэр эзэн Есүс Христ тэднэр ойртон ирээд Тэнгэр газар дээр бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс үж үндэснүүдийг дагалдагч болго. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Миний та нарт зааж сургасан бүгдийг тэдэнд зааж сурга.
харахтун энэ үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно гэж хэлсэн. Ах дүүс таны гэр бүл дээр эзэн үргэлж хамт байх болтугай. Ноагийн гэр бүл шиг, Авраамийн гэр бүл шиг, Корнелийн гэр бүл шиг, Людягийн гэр бүл шиг эзэн үргэлж та бүгдийн гэр бүл дээр үргэлж дүүрэн байх болтугай. Таны гэр бүлээс дараа дараагийн дагалдагч нар төрөн гарах болтугай. Дараа дараагийн улс үндэстний удирдагч нар төрөн гарах болтугай. Дараа дараагийн сүнслэг удирдагч нар ч гэсэн таны удам судраас гарах болтугай. Бүгдээ хамтдаа босон зогсоод Магдалины эзэн дөргөөд дахин энэ цаг үчид өөрсдийнхөө гэр бүлийг эзний өмнө өргөн залбирая. Тэгэд эзний хүсэл буюу эзний манай гэр бүлээс эзний дагалдагч гарч манай гэр бүл дагалдагч итгэлийн гэр бүл болох энэ зүйлийн төлөө бүгдээ хамтдаа залбирая. Зүгээр л би итгэлийн гэр бүл болоосоо гэж хүсгээр болдог зүйл биш. Бидний хийх ёстой зүйлсүүд бий. Хамгийн ихнийх нь бид гэр бүлдээ чимээгүй цаг, бид гэр бүлдээ Библи хуваалцах, эсвэл мөргөлийн цаг, ийм зүйлүүдийг бид нар хийж эхлэх ёстой. Эндээс итгэлийн гэр бүл үүсэх юм аа. Хамтдаа бүгдээр Магдалины эзэн дөргөөд хамтдаа залбирцгаая.